За сайн мэцгэн сонсогчдоо ингээд манай давтагчгүй подкастын маань 22 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд манай байнгын сонсогчд маань сайн байцгаана уу? За хэрвээ шинэ сонсогчд маань байгаа бол бас манай подкастыг сонгон сонсож байгаад маш их баярлалаа. За манай подкаст маань сүүлийн үед бас бага зэргийн өөрчлөлтүүд оруулаад байгаа. Та бүхэн манаас хэрвээ өмнөх дугааруудыг сонссон бол мэдж байгаа хаа. За өнөөдрийн дугаараар хөтлөгч Хонгор зул миний бие болон за манай багийн гишүүн за танилцуулаарай. За сайн байцгаана уу. За миний хувьд болохоор өнөөдрийнхөө подкастт бас оролцож байгаа DDI багийн гишүүн байгаа. Намайг Гуамарл гэдэг. За би Япон улсын Осака хотоос оролцож байгаа. Тэгээд Япон улсад болохоор хүүхдийн эрх боловсролын чиглэлээр магистра төгсөөд сая одоо Япон компанид ажиллаж байгаа. За миний хувьд бас Солонгос улсаас оролцож байгаа. Тэгээд өнөөдрийн бас ярилцах сэдвтэйгээ холбоотойгоор бид хоёроос подкастынхаа өмнө бас тодорхой хэдэн тайлбаруудыг өгье гэж бодож байна л да. Бид нар бас яагаад гэнт давтагчгүй подкаст маань баг зэрэг сэдвүүдээ өөрчлөөд хүүхэд, гэр бүл, за хүний эрх, хүүхдийн эрх гэсэн чиглэлээр сүүлийн подкастууд хийгээд байна гэдэг бас товчхон танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр DDI баг маань бас энэ 2020 онд гинт гараад ирчихсэн баг юм уу? Эсвэл өмнө нь байсан за хүүхдийн эрхийн чиглэлээр мэдлэг мэдээлэлтэй хүмүүс юм уу гэдгийг бас тодорхой танилцуулъя гэж бодож байна. Марлаа маань жоох мэдээлэх үү? За тийм. За тэгэхээр бидний хувьд болохоор ер нь багаасаа дандаа хүүхдийн оролцооны байгууллагад хамрагддаг байсан хүмүүс байгаа тийм. Тэгээд энэ DDI баг бол зөвхөн бит хоёр ч юм уу те 3 4 эхний нийлсэн юм баг бол биш. Олуулаа нийлсэн байгаа. За тэгээд энэ хүмүүс маань багтаа болохоор за яг 2008 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц ер нь Монгол улсад хэрэгжиж байгаа юм те. Засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа юм бэ. Тэрийг ингээд хөндлөнгөөс тайлан илтгэл болоод болгож бичээд бид нар нэгдсэн үндэсний байгууллага руу илгээсэн. 28 хүүхдээ лөө тий 25 хүүхдээ лөө 30 28 тий. За тэгээд энэ хүүхдүүд маань болохоор яаж нэгдсэн бэ гэхээр өмнө дандаа нөгөө цонх сонин дэлхийн зүүн сурагчдын холбоо гэх мэт хүүхдийн оролцооны байгууллагт явж исэн туцтаа тий явдаг байсан хүүхдүүдийг ингээд нэгтгээд баг болгоод ийм тайлан илтгэл бэлтжижсэн. Тэгээд тухайд болохоор яг одоо нөгөө хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд те тарин шинд байдаг хүүхдүүд асрамжийн газар ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яг энэ нийгэмдэр тулгамж байгаа асуудал байгаа тэр газар очиж бид нэр хүүхдүүд өөрсдөө хүүхдүүдээс ярилцлага аваад асуулт асуугаад ингээд тайлан илтгэлээ боловсруулж байсан. За тэгээд хүүхэд гэдэг чинь бүх зүйлийг ингээд яг чин сэтгэлээсээ хүлээж авдаг тийм. Яагаад ингээд бусад хүүхдүүд бид нар шиг ингээд аз жаргалтай байж чадахгүй байгаа юм бэ гэд маш их сэтгэл өвдөжсэн тийм. Тэгээд 2008 онд хамгаал гэдэг клуб байгуулад ерөөсөө ингээд илтгэл дуусаад баяртай гэд явчихыг хүсээгүй. Тэгээ клуб маань дараа нь 2009 онд болохоор хүүхдийн төлөө төрийн бас байгууллага болоод улам одоо бидний ингээ өдөр тутмын амьдралд байнга нөлөөлж идэг энэ төрлийн бодлого те хуульд бид нар дуу хоолойгоо өргөөд нөлөөлөл үзүүлэх нь чухал юм байна гэд те төрийн бас байгууллагууд ажиллаж байсан. За тэгээ төрийн бас байгууллага маань амжилттай 4-5 жил төслүүд дээр болон хуулийн өөрчлөлтөд те нөлөө үзүүлж иймэрхүү ажил хийж байгаад за тэгээд бүгд одоо нөгөө яг их сургуулаа төгсөх болоод ч юм уу те хүүхэд гаргаад хүнтэй суугаад ингээд хувийнхаа амьдралыг бодоод ерөөхдөө жоохон ажилласаа хүндэрцгөөсөн байгаа. Гэтэ яг тухайн үеэс хойш одоо хүртэл яг энэ хүүхдийн эрх иргэний нийгмийн байгууллагатай байгаа олон хүмүүс бас байгаа. Тэгээ бидний хувьд болохоор ингээд тухайн хүүхэд насндаа ингээд амар том тэр зүйлийг мэдсэн те. Хүн болгон эргэтгэж байх хэрэгтэй байтал яагаад хүүхдүүд өнөөдөр юм байгаа юм бэ гэдгийг мэдсэн болохоор ерөөсөө тэр нэгээ салж өгөхгүй. За тэгээд явжсэн ингээд DDI гэдэг давтагчгүй байд баг үрцэн байгаа. За тэгээд ер нь бол яг хэлэхэд бол одоо яг энэ DDI-ийн багаараа бас яг ганц хоёр шинэ гишүүн байгаа ч гэсэн өмнө нь ингээд нөгөө нэг төрийн бас байгууллага байж байгаа тэгээд болоод юм уу те болсны дараа дахиад яг ингээд эргэж нэгдсэн хүмүүс байгаа тийм. Тэгээд хонгороос оны бас яг түрүүн хад бид нар бага байхдаа тэр нөгөө үнэлгээний тайлбар хэлтгэлийг бичижсэн тийм. Чи аль багт нь байлаа? Тийм бэрхшээлтэй хогийн зэг дээр байдаг хүүхдүүд
Харин яг аль багт байсан бол санахгүй юм. Гэхдээ яг юунд явж байсан бол санаад байгаа. Нөгөө гэр хороол мороолоор аягүй явдаг. Тийм юу байсан. Тийм. Тэгвэл хоёлаа нэг багтсан. Тэр үед юу ямар сэтгэл төржсэн? За яг одоо шууд ингээд бодоход тэр чинь марг 12 жилийн өмнөх явдал байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь дөнгөж 16-та 17 хүрэх гээл явж исэн үе яагаад амар жоохон. Тэгээд яг тэр үеийг эргээ санангууд миний хувьд болохоор 2004 оноос яг хүүхдээ оролцоо гэж мэдэж эхэлсэн байхгүй юу? 4-5 дугаар ангиас эхлээл түрүүн хэлсэн нөгөө дэлхийн цэнгийн хүүхдийн байгууллагууд байхгүй юу? Хүүхдийн оролцооны удирдах зөвлөгөөд. Тэнд ингээд 4-5 дугаар ангиас явж ийснаа нэгсэндээ бол 4-7 11-тээс явсан гэсэн үг ш. Тэнгүүд 16-7 одоо гинт ингээд яг та хэдийн нилээд нэгсэндээ 30 хүүхэд бүрдээд яг хүүхэд хамгаалал гэдэг илтгэл тайлан бичсэн чинь бүр шал өөр мэдрэмж байсан байхгүй. Тэрийг би бүр амар сайн сандаг. Яагаад тэгэхээр өмнө нь бол 11-ээс 16-д хүртэл хүүхдийн оролцоо чиглэлээр л ажиллаж байсан байгаа байхгүй юу. Зөвхөн янз янзын арга хэмжээ зохион байгуулалт өөр байгуулдаг өөрөө оролцоо явдаг. Тэгсэн чи яг бодит байдал дээр яг хүүхдийн эрх гэдгийг мэддэг болоод за оролцоо гэдгийг бол бүр сайн мэддэг болоо. Тэгээ бодит байдалтай танилцсан чинь амар жоохон хэцүү санагдчихсэн л да тухайн үе. Тэгэл гэр хорооллоор яваад хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгаа тэдгэрийг хараад ийм юм байд юм уу? Пөөх бүр ингэж амьдрд юм уу гэл юу нэг оролцоо ч баг юу ч биш юм шиг санагдаад тэгээ хүүхд хамгаал гэдэг амар чухал юм байна гэл аюух юм бодогч ийсэн. Тийм. Тэгээ тэрний дараа ч гэсэн бид нар ингээд овоо юм мэддэг болонгуудаа 18 сүрээ түрүүн төрөмсөө бол байгуулад хүүхдийн тэр нөө хогийн цэг дээр байгаа хүүхдүүдээр юм уу эсвэл хаяг тогтоох тэгээд хүүхдээ 20 анги гэл бас явж исэн шүү дээ сургалт хийгээд тэр үеуд бол нэлээд бас хэцүү байсан. Тэгэл бас мужийн төв хүүхдүүдээр очингууд нөө хүүхдүүд маань янз янзын нөөс идэвхүүтэй болсон. Яг ингээл бидний үеийнхэн бол яг нэг юм ижил төрлийн аюугаа яаж жаргалтай юм шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл яг тиймэрхүү янз янзын бүлгийн хүүхдүүдээр очингууд чал өөр мэдрэмжүүдийг авч байгаа. Нэг бол тэр хүүхдүүд хитрхи гар хардаг болсон, нэг бол муухай ааштай болсон, нэг бол бүр хитрхи гинэн цайлган гэх юм уу бүр янз янзын төрлийн зан шинтэй хүүхдүүдтэй уулзаал. Ер нь ирээдүйд нь яг тухайн үед аюу санаа зовж исэн. Том болоод энэ хүүхдүүд яах бол тоо гэд. Тиймэрхүү мэдрэмжүүд аюу авч исэн да. Тэгээд яг хуу энэ дээрс үргэлжлүүлээ хэлэхэд тэгээд ирээдүйдээ санаа зовж исэн чинь бид нар өөрсдөө яг ирээдүйд хүрээд ирчихэж байгаа байхгүй юу? Одоо 12 жилийн өмнөх тэр үйл явдлыг одоо 28-т 30 арай хүрээгүй байгаа. Тэгээ бодсон чинь яг тэр үеэс хойш юу өөрчлөгдөө гэд эргээд харангууд одоо энэ нийгэмд гараад байгаа амар юмнууд ингээл гараал юм те. Яг нэг их өөрчлөгдсөн юм хөр өөрчлөгдөөгүй юм шиг. Миний харж байгаагаар бол зөвхөн хэвлэл мэдээлэл хөгжсөн учраас л мэдээллийг амар сайн түгээгээд байгаа. Түүнээс биш гарч исэн юм нь бол хэвэндээ байгаад байгаа юм байна гэж дүгнж байгаа. Гэхдээ хэвлэл мэдээлэл гарснаар бол яг хүмүүс юм байж болохгүй шүү гэдэг мессеж л нэлээд авч байгаа гэж бодож байна. Түүнээс биш тухайн үед бид нар ингээл хүүхдийн чиглэлээр зөндөө юм хийжсэн хэрнээ болохгүй шүү гэдэг мессежийг олон хүнд хүрэхэд бол нэлээд хэцүү байсан. Одоо бол бас нэлээд давуу талтай болж байгаа юм шиг харагдаад байгаа. Тийм. Яг тухайд нөгөө хөтлөг болоо төрөмс байгуулуулаад үйл ажиллагаа хийж яхад яг сошиал одоо ийм байсан бол тий амар хэрэгтэйсэн л та. Наамч тэгэл яг л одоо л нэг сошиалар цацагж байгаа юмнууд дээр бид нэртэй бүр ингэж мэддэг болсон. Тэрийг кейсүүд мэддэг болсон шүү дээ. Тэгэхээр яг нэг манай ингээд DDI гэдэг одоо Facebook-ийн пэйж үзтэй, Instagram гэдэг байгаа. Тэрийг нөгөө хүмүүс хараад ямар хөөрхөн эрэг пэйж вэ гэж хэлдэг. Яагаад тэгэхээр бид нар болохоор сүрэг ингээд одоо юу гэдэг тухайн ингээд постыг хараад тэг хүмүүс сэтгэл нь өвдөх юм уу юм сүрэг мэдээлэл амьд өгдөгтэй энэ ч болохгүй байна. Хүүхдүүд ингэж юм зовж юм. Яг бисаа хурлын гişүүд ингэж тийм юм дандаа сүрэг мэдээлэлүүдтэй. Гэхдээ бид нар болохоор ингээд яавал тэгвэл одоо тэрийг хэрхэн одоо 100 аргаар шийдэж болох юм тийм. Тэрийг нэгдүгээр хоёрдугаар эргээр одоо хүмүүс ч өөр нэг эрэг юмд татагдахтай дуртай байдаг шүү дээ. Тэгээд эргээр ер нь олон хүмүүсийн анхаарлыг ингээд татангуудаа тэн дээр ингээд гол юмнуудаа өгч явах юмсан тийм. Хүүхэд бол эрэгтэй байдаг шүү тийм. Гэр бүл ер нь хүүхэд болгон гэр бүлтэй аз жаргалтай амьдрах ёстой шүү тийм. Нөө хүслийн гэргээ төсөл одоо эхэлж явж байгаа тийм. Тэгэхээр хүн болгоны үдэж хүн болгоны үед өөрийнх нь хүсдэг хүслийн гэр гэж өөр байгаа тийм. Хүүхэд болгоны ч гэсэн тэрийг бий болгохын тулд бас гол одоо барилдаад барихад хундаам тийм гол тийм
удаан мэдсэн юмнууд байгаа. Тэрийг хүмүүс эерэг аргаар ойлгуулах зүгээр хийсэн гэж хичээгээд байгаа. Тэгээд бас яг яалтчгүй ингээд зөвхөн эерэг аргаар гэдээ яваадахаар ялчгүй одоо яг болоод байгаа. Одоо нэлсэн шүү дээ. Тухайн үед яг бидний хүүхэд байхад те хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажилладаг байхад л байсан асуудлууд одоо хүртэл байгаа. Тэгэхээр бид нарын одоо тэр хийж исэн юм хэрэг үр дүнгүй байсан юм те. Бид нарын энэ өнгөрсөн хугацаанд хийж исэн үр дүнгүй байсан юм уу? Гэл бас эргэж харах хэрэгтэй юм шиг те. Тэгээд яалтчгүй яг одоо ингэж болоод байгаа хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал тохиолдоод байгаа энэ бүх асуудал төр дуу хоолойгоо одоо юу гэдэг өргөх ёстой хүмүүс нь бид нар юм байна гэж боддог. Тийм. Яг үнэн. Яг уу одоос ингээл бодож ил юм л да. Зөндөө олон гой байгууллагууд зөндөө олон гой юм хийж илэн. Тэгээд бид нар ч гэсэн өмнө нь хийдэгч байсан тий. Тэгээд ингээ бодонгууд яагаад өөрчлөгдөхгүй вэ гэхэд юу нь бол хүнээсээ л болж байгаа шүү дээ. Энэ хүн л энэ юмнуудыг хийгээд байгаа шүү дээ. Энэ болохгүй юмнуудыг. Тэгэхээр хүн гэдэг чинь өөр яг нийгэм дотор байгаа нэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс өөрчлөгдөж ижил бас бидний хүсэж байгаа нэг маань өөрчлөгдөх учраас энэ нийгэм дотор байгаа бид нар өөрсдөө бас баг ч ихсэн ингээ нөлөөлөө жоохон юм хийгээд явж жоохон зөв юм байна гэж утсан. Тэгээ яг бидрийг бас ингэж харах байх л та. Та нар тэгвэл нэг төрөмбөөс олох ч юм уу нэг байгууллага юм байна. Тэгвэл хүүхдийн эрхийн чиглэлээр юм хийгээч гэд шаардах байх л та. Бид нар бол бас ялгаагүй яг та бүхэндээ адилхан хувь хувийн амьдралтай тийм хүмүүс болцооцсон. Гэхдээ тэрнийхээ хажуугаараас жоохон ч гэсэн дуу хоолойгоо хүргээд одоо жоохон ч гэсэн үр дүнтэй юм хийчихин сан гэж зорж байгаа нэг тийм бүлэг хүмүүс бүрдээ DDI гэдэг багийг бүрдүүлчихсэн эргээр нөлөөлөх явж байгаа юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн подкастаараа ч гэсэн сүүлийн үед бас янз янзын их айхтар хэрэгүүд гарсан. Тэгээд тэрэн дээр их сэтгэл имзэлж байгаа учраас Япон, Солонгос, Монголд амьдардаг хүмүүс нэгэнд бүрдсэн учраас яг Японд ямар байна, Солонгост ямар байна, ер нь аюулгүй орчин яг ямар байд ингээд илүү жоохон деталь тал дээр гэж бодож байна. Яг том юмээр янз янзын судлал ярьж болох л ах л та. Гэхдээ илүү жоохон амьдралтай энд нэг юм байд юм байлээ шүү гэд амьдраад үзсэн хүмүүс нь бас ярилцъя гэж бодоод өнөөдрийн бас дугаарыг хийж байгаа шүү гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд хоёлаа ер нь Солонгос, Японд яг хүүхдийн аюулгүй орчин хэрэг ямар байд юм бол ер нь орчин нь ямар хувь гэдгээс эхэлэх үү? Ер нь амьдрах орчин хэр вэ Японд? За миний хувьд гэх юм бол одоо ер нь ингээд дийлэн хүмүүс ингэж боддог шүү дээ. Гадаад руу явсан монголчууд буцаад Монголдоо ирэж Монголдоо ирэж тий залуусаа ингээд мэдлэг боловсрол эзэмшлээ буцаад Монголдоо ирэж тэгээд яалтчгүй одоо юу гэдэг юм. За ер нь амьдрахад хэрэг ингээд асуух юм л байна. Хүний эрх хамгаалагдсан газар бол ер нь амьдрахад таатай. Тэгээд тэр хүний эрхийг хамгаалж байгаагийн хамгийн энгийн ойлголт нь хүүхдийн эрх хамгаалагдсан газар бол амьдрахад таатай. Тийм учраас энэ таатай газраас нэгэнт одоо хүүхдийн эрх боловсролын чиглэлээр ингээд сурч төгссөн. Тэгээд улаан яг нийгэм дээрээ болоод тэр бизнесийн орчингоор дамжуулаад тийм. Яг одоо нэг практикийг нь бас судалж байгаа Монгол руу явмаар юм л гэж боддог. Ер нь бол амьдрахад таатай. Харин тийм. Солонгосын хувьд. Солонгосын хувьд бас ер нь хамгийн анх нүдэнд буусан юм гэх юм бол яг бүр хөндлөн цусгчиж магадгүй ногоон байгаль надад амар их таалагдчихсэн. Ерөөсөө л 5 алгах цайгүй л моднууд байгаа байхгүй. Тэгэл айгуу жижиг нутагтай штэ баг өмнө говь шиг газар нутагтай 50 сая хүн амтай гэдэг хэрнээ яаж ингэж завсар зайгүй мод тариад цэцэрлэгт хүрээлэн бариад тэгээ 50 сая хүн багтаж амьдраад энэ гой барилгуудыг барьсан байна гэж амар их гайхажсэн. Тэгээд ингээ амьдраад эхэлсэн чинь одоо зүгээр одоо монголоор бол хөдөө гэсэн үг штэ ингээл зам дагаа явж ангууд чинь зам дагсан юм налуу байдаг. Тэр налуун дээр гэхэд юм тарьсан байдаг байхгүй. Ерөөсөө завсар зайг бүр маш сайн ашиглана. Одоо манай хотод ч гэсэн гүүрний хажуу талаар бол байнгын цэцэг мэцэг тариад юм уу хувь хүмүүс янз янзын ногоо тариад байгаа байхгүй. Тэгэхээр маш тийм газраа сайн ашиглаж чаддаг. Тэгээ аюулгүй орчин тэр амьдрах орчин талаас бол маш гоё. Нэгдүгээрт бол камер жилт айгуу сайтай. Тэгээ Монголд бас маш одоо дутагдaltaй байдаг зүйлсийн нэг л дээ камер жил сайтай болохоор орой учи явахдаа одоо айх аюул бахтай байдаг тий. Тэнгүүдээ хамгийн бас гол юм нь хаягжилт маш сайтай, дэд үцэд сайтай гэсэн үг шүү дээ. Тэнгүүд дахиад Монгол руу оруулаад онгод нөгөө гудамж айгууг солилцдог хүссэн газар очиод хашаа барьцдаг ч юм уу. Тэгээ энэ хаяг сайн байна гэдэг чинь цаашлаа дэд бүтэц гэдэг айгуу том юм нөлөөтэй учраас эдгээрүүд их таалагдж ийсэн. Дээрээс нь
хүүхдийн тоглох орчин, цэцэрлэгт хүрээлэнгүүд бол надаас үнэхээр маш их таалагддаг. Манай гэртээ ингээл ойролцоо хид байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө яа нэг тодорхой стандарт байд юм шүү. Тэдэн метр тийм юм байна, ийм юм байна гэж заасан. Тэгээд чирэгжүүлэх талбайнууд бас маш гоё. Тэр нь болохоор одоо жишээ нэг байр байлахад байрнаас жоохон яваад байж байгаа. Тэнгүүд нэг такси зогсдог газар байж байгаа. Цэцэрлэг түрээлэнгээ тойроод битүү байж байгаа. Ерөөсөө хүн дасгал хийгэж хүсгэл юм бол хаасайгүй бас чирэгжүүлэх тэмхүү төхөөрөмжүүд нь байж идэх хэмжлэн иргэдийнхаа эрүүл мэнд аюулгүй байдал хүүхдийн тоглох орчин дээр нэлээд анхаардаг гэж бол миний нүдэнд харагдаад байгаа. Ер нь их гоё штэ. Харин Японд бас яг ялгаагүй. Одоо би одоо жишээ нь юу яаж байгаа. Одоо ингээд 4-5 жил амьдарч байхдаа болохоор 2-3 хотод ингээд амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг саний стандарт ярьж байгаа. Хааж очсон гэсэн. Одоо нэг дүүрэгт тэдэс жидэн одоо цэцэрлэг түрээлэнтэй хүмүүс ингээд үнгүү тийм даамрах бүх тий гэг бүлээрээ зугаалах тэгээд дээрээс хүүхдээ тоглох гулгуур бусад нөгөө би хагаа хөдөлгөөний зургийн тоглоомод идэв ч тийм ээ авирч маань тийм үү бүгд яг байдаг. Тэгэхээр яг юм стандарт болсон байгаа байхгүй. Одоо тэр бодолтой газрын теннис гингүүд би Монголд хахад нэг юун дээр хүүхдийн паркын хажууд л байдаг гэсэн санагдаж байна. Тэгэл тэнд хичээлгүүд төлбөртэй байдаг гэсэн санагдаад би явж байгаагүй л дээ. Тэгэхэд чинь энд болохоор зүгээр л цэцэрлэг түрээлэн нуураа тойшин цэцэрлэг түрээлэн дээр юуны агарын теннисний талбай барьсан хүссэн үнэ нь юм авчраад өөрсдөө тоглож болно. Тэгээ хүссэн үнэ фитнесээ хий чинь цагран маягар гэрээсээ бүх юм байгаа байхгүй. Тэгэл нэг хүмүүсийн илгээр хаяа нэг эмэрмар санагдах юм бол одоо нуур байлаа гэхэд нуурынхаа гол дахиад жижиг нууртай тэнд хүнд харагдахгүй хэсгээр тухтай суух ч гэдэг юм. Ерөөсөө айгүй их юм бодолт. За тийм нойлын асуудал байна. Нойл бол бүр үнэхээр бас гайхалтай шийдэл. Одоо ингээд баг монголчууд нэг байшин шиг байгаа байхгүй. Тэгэл нуураа тойрол нөө нойлууд нь айгүй сайтай. Эсвэл гадуур явж хахад одоо цахаар явж ялгаж бодъё л да. Зах дотор үнгүй нойлтой. Нойл бол ерөөс энэ тэнд үнгүй ээж байдаг хамгийн гол нь. Энэ асуудлаас их гоё санагддаг. Манай төв талбай болт чи одоо ямар гоё мэдгүй байна л та нэг үнтэй идэг байсан шүү дээ. Тэгэл заримдаа ажиллахаа болчдөг гэх мэтчлэн. Тэгэхээр энэ асуудлуудыг бас шийдмээр байна. Энд бол тэгэл үнгүүгээрээ л хийж яадаг. Тэгэхээр би ингэж бодож байна л да. Хэрцэнгүй манайх ч одоо ингээд нүүдэлчин иргэншилтэй шүү дээ тийм ээ. Солонгос, Японы бодлогоор суурин тийм. Тэгэхээр энэ хүмүүс Монголыг бодох юм бол яг удаан хугацаанд тийм алдаа оноон дээрээ ингээд суралцаад бодоод тийм янз бүрийн стандартууд гарч ирсэн баг л та. Тэгэхээр манайх ч нөгөө нүүдэлчин соёл иргэншил ингээд байгаа ч гэсэн хотчлт гээд суурин соёл иргэншил хосолсон шүү дээ. Тэгэхээр бусад орноос одоо ингээд суралцаад тэр стандартыг нь энэ манад ингээд тохирох юм байна ч юм уу тийм шууд авч хэрэглээд болохыг нь хэрэглээ тийм ээ болохгүйг нь өөрчлөөд юм ингээ бол бас зүгээр юм болоо гэж боддیں۔ Аха. Тэр яг энэ дээр бас нэг ийм бодол төрж ийн л да. Сайн нөө цагдаагийнх нь нэг ийм одоо нэг хором төвчич илүү нэг янз янзын л ийм сошиал одоо хөдөлгөөнүүд хийсэн шүү дээ. Тэрэн шиг ерөөсөө яам бүрт яг ингээд яг ямар зүйл рүү чиглэж байгаа тэрийгээрээ ингээд байнга уриалаад иж болдгүй мах та. Одоо жишээ нь хүн бүхэн ингэдэж шүү дээ. Хүн бүхэн дор бүрний ажлаа сайгвал Монгол хөгжих гээд байна гэж хүн болгон хэлдэг шүү дээ. Тэгвэл за хөдөлмөрийн яам, эрүүл мэндийн яам тухайн жилдээ яг юу зорж байгаа юм? Жишээ нь юу гэдэг эрүүл мэндийн яам бүх айлын нойлыг одоо өөрчлөн ч гэдэг юм уу эсвэл энэ тэнд үнгүй нойлууд барин ч гэдэг юм уу нэг тийм байлаа гэж бодъё л за зүгээр жишээ. Тэнгүүд тэрийгэл зүгээр шууд лооцсон болгоод нэг сарын турш яваал гэдэг юм уу хүний нүдэнд шууд харагдахаар тэнгүүд нэг хором төвчийг ингүүд нэрээ хүн нэг хором төвччихий да гэсэн бодол төрж байгаа шүү дээ. Тэрэн шиг нөгөө эрүүл мэндийн хөдөлмөр нь хийж байгаа юмнуудаа хүний нүдэнд харагдахаар жоох уриалаад өгвөл илүү жоон хүртээмжтэй юм болов уу гэд бодох юм. Тэгээ цаасан дээр гомь хүмүүс тэр болгоомоос хараад авахгүй шүү дээ. Тэ ямар зорилго ямар юм хийж байгаа юм гээл. Тиймэрхүү харцаар байл. Аха. Тэгээд бас миний нэг боддог юм юу одоо ингээд хөгжингөө орно ч гэсэн ингээд юм амар ойлгомжтой. Тэгэл нэг одоо хот одоо нэг ингээ улс орон гэж байгаа боловч яг гэр бүл шиг санагддаг байхгүй юу? Амар ойлгомжтой. Одоо тухайн ингээд дүүрэгч үү юм уу за хууль зүйн яам сангийн яам тий ямар зорилготой явж ажиллаж байгаа юм гэдэг юм уу тий мэдээллийг хаанаас олж авах вэ? Тэр нь хүртэл ингээ амар ойлгомжтой. Яг л бидний өдөр тутмын амьдралыг л ингээд өөрчлөх тий улам сайжруулах тийм юм уу. Тэгэхээр Монголын одоо амар зарим юу гэдэг янз бүрийн тогтоол тушаал юу гэдэг тий бодлого тэрийг ингээ уншихад бараг ойлгохгүй тий амар лаглаг үг хэрэглээ тий амар том лаг юм шиг тийм биш. Яг ингээд
гоё ойлгомжтой шийдэж явах энгийн байгаасаа л гэж байна. Харин чи яг үнэ ингийн. Наад дээр чинь бас нэг бодол шууд орж ирж байна. Би сая хороо орсон байхгүй. Энтхийнхээ хороолоо нэг бичвэрэн тавих гээд тэгэнгүүт яг л зүгээр банкнд орж байгаа юм шиг л мэдрэмж төрж байгаа байхгүй. Ямар ч тийм амар сүртэй төрийн юмд орлоо шүү гэж мэдрэмж төрөхгүй. Би яг бичлэг хийж байгаа байлсан. Гаднаас нь ингээл алхаал явангууд ерөөсөө нэг сүртэй том хашаа машаа хаалтай байхгүй. Нэг том барилгал байгаа юм л та. Тэгэнгүүтээ гаднаа чирвжүүлэх бас нөгөө нэг төөрөмжүүдтэй заяа. Тэгэл ороо явгууд үүдэнд нь халуун малуун үздэг хүнтэй. Тэгэнгүүт та номер аваарай гээл номер хүлээж аваад очиод янгууд ямар асуудалгууд хэлэнгүүд за түр хүлээж аваарай гээл яг л банкнд өөрчлүүлж байгаа юм шиг байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр амар энгийн тэгэл нэг занга манга зүцнийг хүмүүс угаал яах гээд байгаа та нар гэдэг юм байхгүй. Бид яг бодит юм ороход саяхан би бас Монгол явж ирсэн шүү дээ. Тэгээ нэг хүүхдийнхээ бичиг баримттай холбоотой юм хороо орсон чинь өөрөө яалтчгүй нүрээ будаа сууж исэн хэрнээ яг тэр ганц хүн тийм л байсан махал та бүгдэнгээгүй ажлын цаг байгаа штэ тэгчээ төр хүрлээж аваарай завгүй нөхөр амар гайхаад тэг нөгөө нэг тийм хүн жоохон дургуун хүн шууд хэлцээ байхгүй үгүй ажлын чинь цаг юм шүү би юмаа өчлөх гээд байна гэдгсэн чинь үгүй би завгүй байсан юм ага хотлоо яриах ч юм уу тиймэрхүү жоохон сонин характерууд гардаг тэр мөрөн дээр бас анхаарад ер нь жижиг төвшнөөс үл амар өөрчлөлтөө явуучвал чиний л дээр амар энгийн байвал гэж бодогдох юм. Харин тийм нэрнээс би сая 5 сараас ирэхэд ажилдаа ороод тэгээд офис зуудаг болохоор ингэж байгаа юм. Япон компаниудаас ингээд утас залгаа штэ тий. Тэнгууд би утас аваад Японы ерөнхийдөө компаниудтай ингээд харьцаж үзэж байгаа. За тэгээд ажлын шаардлагаар Монгол руу холбогдох хэрэг гарсан байхгүй. Тэгээд хэд хэдэн компани руу шууд ингээд Японоос Монголын утас руу залгаад холбогдсон төр нь ихэнхийн заяа яасан гэж бодчих. Амар бабаа. За тэгээ яах чам гэмээр бизнес тий. Аха. Тийм бүр ингээд бие тооцсон юм уу тий. Окей. Харин тий ер нь ийм юм биш үү? Солонгос японочдын цусандан нэг юм байд юм биш үү? Нэг хитрхи одоо бас солонгосчууд ч бас тийм штэ. Хитрхи амар одоо ийм хүндэтгэлтэй юм худалч хүн баг кинонд гардаг үнэн гэмээр ингээл өө сайн байна уу за тэгээрээ за сайн яваарай гэж байнгын юм нэг нэлэнсэн тиймэрхүү харилцаа хүмүүс штэ ер нь л тэгэл амар хүндэтгэлтэй харьцдаг. Ер нь ихэнх нэг тиймэрхүү төрлийн хүмүүс бас байдаг байхгүй. Тэгээ нэг юм бүр цусндан шингэцэн угаасаа ийм байх хэрэгтэй гэж бодд юм шиг. Тэгэд анх бол миний нүдээр хараад ямар жоохон толгонсон зантай ч юм дээ нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг байсан бол сүултээ тэр нь айгу таалагдаад айгу амар санагдаад байхгүй. Энэ тийм дүүшлүүлэхэд хүнтэй тэгж харьцаач айгу гоё мэдрэмж авна штэ. Үгүй нэг тийм байд юм шиг гэн тий. Цусандан орцсон. Тийм бас бид нар нөгөө магадгүй ингээд ирээд бүр дасцсан бах л та тий. Гэхдээ л өрн би Монголд байдаг хахад ямар нэгэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд бүр ингээд амар яагаад зүртүг айл их айл ахад загнуулах болтоо. Ер нь бол тийм шүү. Тэгэл л гэсэн шүү дээ. Сайн яг чинь ярьсан дээр. Харин. За тийм ээ. За тэгээд яг гол сэдвүүрөөр ороход болохоор сайн нөгөө нэг 3 хүүхдийн амнаас харамсалтайгаар тий. Тэр бол амар харамсалтай юм байна. Тэгээд дээрэс нь бас саяхан нэг фэйсбүүкээр явж исэн нөгөө сонгол болохгүй нөгөө нэр дэвшигч ингээд самраад ирсэн юмсэн шүү дээ. Тэн дээр хүүхдүүд бодлогож ирсэн биш үү гэсэн үү? Харсан. Тэр байна тий. За энэ дээр манай хонгороо. Тийм. Тэгээд нөгөө хөл өмгийн тэр нөгөө хаалт маалт нундаг ч юм уу эсвэл нөгөө савлуур мавлуур ундаг гингүүд бүр арай л санагдаж байгаа байхгүй юм хийж байгаа хүн нь амар сэтгэлгүй зүгээр л хяналт байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Зөвөр нүн хүн харахад хийцэн юм шиг те. Гэхдээ бид нар энд ингээл яриа л хийж болно. Гэхдээ яг шалгах хэвээр хинэх хэвээр юмнууд нь яагаад тэрийг хинэхгүй юм болоо гэж бодогдоод байгаа байхгүй юу. Тэгэл яриа л өнгөрдөг нөгөө хүмүүс нь яг бэх байдгаараа байж болмооргүй байхгүй юу. Яг үнийг хэлэхэд хүнийг ажлаас нь алхад хэцүү ч гэсэн яг тэр дамжлагаар нь оолаа энэ дээр энэ хүн хариуцлага алдсан. За тэгвэл ядын цалингийн настаг ч юм уу эсвэл ажлаас нь алхах ч гэдэг юм уу амар тодорхой байхгүй бол бүр давраад байгаа байхгүй. Одоо тэр баг яаж шийдэгдсэн мэдэхгүй шүү дээ. Тэр дээрээс нь хөл өмгийн юм мундаг гэдэг бол тэр сургуулийн захиралч үед юмных нь хариуцлагын асуудал шүү дээ. Бүр амар харамсалтай санагдсан. Тэгээ яг энэ дээр нэгэн тэнгээс солонгост охиноо төрүүлээ цэцэрлэгт явуулаад ингээ ажиглангууд яг Монголд би Монголд одоо хүүхдээ болж үзээгүй одоо цэцэрлэгт явуулж үзээгүй ч гэсэн эндхийн юмыг ажиглахад бас арай өөр санагдаад байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол цэцэрлэгт орохоос өмнө хамгийн түрүүнд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд ямар нэгэн өвчнгүй юу гэж гэдэг юм те анхаас шатны шинжилгээнүүд өгөөд бүртгүүлээд тэнгүүд мэдээж ингээ хүмүүс мэдж явах нь автобусаар ирж авдаг хөргөж өгдөг те. Энэ нь бас яагаад байдгүй гэхээр цаанаас бас цөөнх өгж байгаа байхгүй юу.
Тэр цүнхэн нас хамгийн ач холбогдолтой. Цүнхэн дотор нэг ийм зүйл чиг юм байдаг. Тэр зүйлд нь болохоор орж гарах болгонд нь ирсэн гарсны нөгөө бүртгэд юм байна л да. Тэнгүүд надад аппликейшнаар тэдэн цагт очиж тэдэн цагт гарсан гэдэг нь харагддаг. Тийм болохоор хүүхдийн аюулгүй байдалд айгүй нөлөөтэй санагдаж байгаа. Тэнгүүд бас нэг таалагдж байгаа нь өдөр болгоно нөгөө нэг багш нь тэмдэглэл бичиж өгж явуулдаг дэвтэртэй ээж аавын харилцах. Тэнгүүд тэрэн дээр нь одоо юу гэдэг тухайн өдрийн цаг агаар хүүхдийн арын шин бие зассан эсэх хоолоо хэдэд идсэн хэдэд унтсан. Тэгээд доор нь багш ингээд тэмдэглэл бичдэг юмтай байгаа. Тэгээд тэр нас аягүй таалагдж байгаа. Эргээд харахтаа ч гэсэн ер нь хүүхдийн аюулгүй байдал гэдэг. Тэгээд бас саяхан нэг юм болоод хүүхэд ханиад хүрээд тэгээ би нөгөө дэвтэр дээр нь бичихгүй явуулчихгүй ямар дозоор яаж өгөхийг бичихгүй зүгээр цүнхэнд нь игээл цаасан дээр нь бичээс дараа чингэж таад тэгсэн чи багш нь өдөр над руу яснаа ээжээ та яагаад тэр дэвтэр дээр нь одоо юу гэдэг 5 мл-ээр тэгж өгнө гэдгээ бичээгүй юм бэ? Бичээгүй болохоор бид нар им өгөх боломжгүй гэж байгаа байхгүй юу? Тэгвэл миний уур амир хүрээд манай хүүхд таниатай ах чи имийн өгөхгүй бол идэхгүй штэ бодож байгаа байхгүй юу? Эргээ бодгоод миний бас буруу байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэр чинь хариуцлагын асуудал болчихж байгаа байхгүй юу? Миний ч хариуцлагагүй хэрвээ тэр багш нь буруу юм өгчвөл багш нь хариуцлага одоо буруу байдалд орно штэ. Тэгэхээр багш нь тэр өдөр им өгөөгүй нь миний хувьас жоохон муухай ч гэсэн бас айгүй хариуцлагатай байдал гэдэг бол харж авсан. Тэгэхээр дэвтэр дээрээ заавал бичих хэрэгтэй гэдэг юм уу? Ийм жижигхэн шат амжилгууд маш чухал байгаад байгаа. Тийм. Тэгээд би бас нэг юм болохоор сар болгоно ийм хоолных нь зэс ирдэг байхгүй юу? Сарын 1 2 3-нд ямар хоол идэхүүгээд тэрийг нас харчдаг болохоор эрүүл мэндийн талдаа бас амар ач холбогдолтой. Тэгээд 7 хоног болгон бас цаас ирдэг. Тэрэн дээр нь ямар хичээл үзэх үү, яах вэ хүүгээд бүх юм бичээстэй байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө цэцэрлэг бол бүр амар уялдаа холбоотой. Тийм айгу гоё юм билээ. Тэгээ Монголд бас ямар байдгийг сайн мэдэхгүй ч гэсэн нэг иймэрхүү стандартыг бүх цэцэрлэгүүдэд болгочвол амар санагдсан. Тэгээд манай охин чинь цэцэрлэг бол 2 удаа сольсон байхгүй юу? Тэгээ би яг хувийн цэцэрлэг болохоор энэ цэцэрлэг юм гоё юм байна гэсэн чинь нөгөө цэцэрлэг нь бас яг адилхан байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг стандарт байгаад байгаа юм байна да гэж хараад байгаа. Тийм. Яг зөв. Тэгээ нөгөө манай ээж чинь бас цэцэрлэгт ажилладаг гэсэн болохоор би бас Монголын цэцэрлэгийг мэдээд юм шүү дээ. За. Улсынх ч ажиллаж байсан, хувийнх ч ажиллаж байсан. Тэгээд ер нь бол нөгөө чиний яриаг ингэ сонсож байхад Японы стандарт юу солонгосынхтай адилхан юм байна. Бас яг адилхан тийм. Би бас нөгөө 3 хот нүүсэн хот одоо нөгөө нэг нүүсэн болохоор 3 өөр бас юм өөр хотын цэцэрлэгт өгч үзсэн. Тэгэхээр бас яг адилхан. Нэг нь жижигхэн цэцэрлэг, хувийн цэцэрлэгээс нэг нь том байсан тийм. Одоо бас бүр том цэцэрлэг. Яг ингээ одоо үржсэн дагах хэвээр юм тийм яг ялгаагүй. Өдөр болгоо нөгөө харилцах дэвтрээ бүгэлдэг тийм. Тэгээ арай том насны нөгөө халууныг нь хэмждэг хүүхдтэйгээ. Тэгээ арай том насны хүүхдлөө тэрхээр гол юмнуудаа ингээ харилцдаг дэвтэртэй тийм тийм. Сайн нэг юм бодгдсон болохоор ингэж бодлоо. Одоо юу ямар байна? Японоос жишээлх юм бол айгүйх мөнгөнд тусламж ингээ авдаг шүү дээ. Тэгэхээр нэгэнтээ ингээд Япон Монгол улсыг Монгол улс засгийн газар ингээд дэмжиж байгаа юм бол энэ зүйлийг суралцах тийм засгийн газартай ажилладаг ч юм уу энэ залуу хүмүүс ингээд явуулаад турш яг тэр Японы дүүрэг тийм ямар үйл ажиллагаа яаж явуулах юм ингээд гол тэр нөгөө нэг улсын өдөр дээр бодлого гаргаж байгаа юмд оролцож байгаа хүмүүсээ ингээд явуулаад туршлага судлуулад тийм суралцах байдлаар иймэрхүү байвал зүгээр хөлөвч байсан бол харин яаж энэ стандартыг би гаргаад идэв яаж энэ стандартыг хаана ч гэсэн одоо шиг манай Монгол ихэд одоо баг Монголын хөгжлийн талаар ярьлаа гэж Улаан материал ярьж байна. Харин тийм. Одоо орнод юу болж байгаа юм бэ? Шаал. Харин тийм. Чи Монголын цэцэрлэг түрүү ярих гэжсэн шүү дээ. Ер нь хэр их ялгаа байна? Монгол Япон хоёрын. Амар ялгаа. Миний бодлоо хувийн цэцэрлэг одоо ингээ хүмүүс хүүхдээ төлбөр өгөө илхий сурах гал ингээл Монголд явуулдаг тийм. Тэгэхээр Монголын цэцэрлэг бол зөвхөн аав ээжтэй таалагдах гэж. За барай энэгээр жоох ингэж ярьж байна. Таалагдах гэж тийм. Төлбөрийг нь авч байгаа юм чи гэдэг юм уу? Ер нь хүүхдийн хүмүүжлтэй яг хүн болгож өсгөх тэгээд тэр тал дээр амар. Тэгээд одоо энэ өөрөөр хариуцлагатай байх энэ минь ч гэсэн мөн шүү дээ. Жишээ нь би одоо Японоос төрлөөр хүүхдийг нөхлийн авах нь тэрийг ингээд дэвтэр дээр бичиж байгаа юм байна. Ихэд чинь л би найз нанаа манай хүүхдээ өдөр гэсэн гэхэд бол за одоо ч бас арай үгүй болох. Гэхдээ баг ойлгочих шиг.
энд бол ерөөсөө тэхгүй байгаа зү. Би бас яг нэг удаа тэгсэн байхгүй. Нэг таньдаг их чирээ үнэхээр амжихгүй болчиход тамаа манай өхнийг очиод авчих гээ. Тэгээ би нэг өмнө хүүхд өгч үзээгүй юм чинь шууд л явуулчих байгаа штэ. Тэгээл автобуснаас буугаасан чи өхгүй. Надтай ярьж байгаа байхгүй. Манай энд ингээ охины чинь нэг хүн авна гэрсэн байна гэ. Тэгээ надтай тэр хүнийг яриулаад өөрөө ярьж ийж. Тэгээд мөө өгөө явуулчаарай гэсэн зүгж явуулж байгаа байхгүй. Тэгэхээр жижиг юм дээр айгу. Бас нэг зүйл. Аха. Одоо манайх чи ингээ 3 сая гаруй хүн амтаа тий. Гэтэл одоо Япон солонгос за 50 сая 130 сая гэдэг. Гэхдээ цэцэрлэгийн яадаг уу гэдгсэн чинь юу яадаг? Нэг 20 хүүхэдтэй ингээд 2-3 багш юм. Тэр бас стандарт. Нэг багшд 6 хамгийн дээд нь 6 хүүхэд. Яг үнэ. чи яг зөв шүү дээ тий. Нэг багш тийм олон одоо манай Монголын шиг 30 хүүхдэд яаж анхаарлаа хандуулж. Харин тий. Тэрнээс болж маш их бас л юунууд гардаг юм шиг үлээ. Наа чи яг үнэ. Манай охины өмнөх цэцэрлэгт бас 6 хүүхдэд 2 огш байсан байхгүй юу? Одоо тэгсэн чи 5 хүүхдэд 2 огш байгаа байхгүй юу? Тэгээ би ингээ гайхаад байдаг байхгүй. Уус яг багш ихтэй л бахал да. Гэхдээ цөөхөн хүүхдэд тийм олон байна гэдэг чинь нөгөө нэг заа хараг орол дээр айгүй сайн бол явчихж байгаа байхгүй. Тэгээд бас нэг юм ярих чам арчиж. Яг цэцэрлэг ярих юм бол яг төлбөр дээр нь тодорхой хэмжээний мөнгө нэмж өгдөг л дөө. Гэхдээ сарын сүүлд болохоор тухайн сард хэрэгэлсэн тоглоом болон одоо хийсэн юмнууд нэрдэг байхгүй юу? Тэнгүүч айгүй хөөх юм заагаад өгсөн байгаа байхгүй. Тэнгүүт аав ээж чинь ийм үзэж сурсан юм байна гэдгийг бас мэдээд авчиж байгаа. Тоглоомуудыг харчиж байгаа. Тэнгүүт Монголд бас яадаг сайн мэдгүй л л да. Гэхдээ тэр нөгөө тоглоом нь яг тэр нөгөө нэг үдсэн номтойгоо яг холбогдож байгаа байхгүй. Номон дээр одоо энэ хоёрыг холбоорой аль нь ижлэх юм бэ гэдээ холболоо гэж бодоход яг тэр тоглоом боддороо байж яадаг. Тэнгүүд нөх хүүхд чинь омоо энэ яг адилхан байгаа з гэж одоо юу гэдэг нь хүүхдийн сэтгхүүд бас хөндлөөлж байгаа байхгүй. Тэгээл мэдгүй тим юмнууд бол аюу гой санагдсан. Тэгээ Монгол тим компани байдаг юм уу яа тий. Бүр ингэ цэцэрлэг бүрт ингээд яг тим аюу гой нөх хүүхдийн 5 м хүү хөгжүүлэх тоглоом болон ном ингээд өгдөг тим компаниуд байт юм байна л та. Тэгээд тэргээ шууд цэцэрлэгтэйгээ гэрээгээд холбогдоод харуулган өгчдөг. Тиймэрхүү бас сургалтын хөтөлбөрийг цаанаасаа гаргадаг. Заавал цэцэрлэгт очиад өгөхгүйгээр тим компаниудын хувьд их зүгээр санагдсан. Надаа. Тэгвэл манай нэр 3 цэцэрлэг гуруулаа юу яжсэн юм бэ? Японч юу нэг аюух ном уншдаг шүү дээ. Хүүхдээ бүр цэцэрлэгээс нь тэгж уншуулсан. Аюу зурагтай ном тий. Сар болгоо ингээд 2-3 ном ч юм уу нэг ном юу яаж аахгүй. Тэгээ тэр 8 боломжийн үнэтэй. Тэгээл нөгөө төлбөр дээр нь ингээд эцэг юм тэр номныхоо төлбөрийг өгчдөг. Тэр нэр амар зүгсэн. Тэгээд бас яг ингээд сонсож байгаа хүмүүстэй заас нэг одоо нэг гадаадаар нь очиж бол Монгол амлаас тийм шүтлэг гэж Монгол бод магадгүй. Гэхдээ мэдээж яг манай Монголд ингээд авах юм маш их зүйл байгаа тийм их оронд хайртай. Хайртай болохоор л бүр ингээд амар гой юмнуудыг тэнд байлгамаар санагдаад байгаа байхгүй тийм. Харин тийм. Марлаас нэг подкаст дээр хэлжсэн шүү дээ нөгөө нэг Япон ч юм уу за Америк солонгос гэхээрэл мундаг гэж байгаа юм шиг Монголд бас маш олон давуу тал юм гэд хэлжсэн тий. Гэхдээ яг юу юун дээр вэ гэдэг дээр чинь тухайн секторээр хамаарад өөр болчихж байгаа байхгүй юу. Жохон боловсрол иймэрхүү тал дээр бол бас бусад орноос авах юм байгаа ч гэсэн арай өөр тал дээр бол Монгол мундаг сайн байгаа юм бол бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо яг битэрийн өнөөдрийн хамгийн гол сэдв гэх юм бол нөгөө стандарт байгаад байгаа. Тий. Ямар ч юм уу. Чиний бодлоор стандарт гэж юу юм бэ? Амар хэрэгтэй. Стандарт гэдэг бол ярих ба. Яг уу угаасаа сүүлийн үед яг энэ үг чи амар их бодогдчихлээ юм л да. Ер нь гарч байгаа бүх юм стандартгүй болоод хариуцлагагүй болоод гараад байгаа юм биш үү гэж бодогдоод байгаа байхгүй юу. Хэн чалгадаг нь, хийдэг нь, хариуцаж авдаг нь, эцэслдэг бүх юм амар хариуцлагагүй санагдаад стандартгүй санагдаад байгаа байхгүй. Тэгээд магадгүй бит хоёр угаасаа бүгдийг мэдэх албагүй байхгүй. Тийм болохоор сонсож байгаа хүмүүс маань яг одоо юу гэдэг ямар нэгэн яамын энэ хэсгийг хариуцсан хүн байлаа гэхэд комментор ороод бичих юм бол бүр амар сайн байна. Ийм стандарт байдаг шүү. Угаасаа ийм юм байдаг шүү гэд бит хоёрыг ингээд юм мэдгүй байна гэд хэлвэл бит хоёр бүр их баярлан тий. Тэгээд Монголд ийм юм дээр ийм стандарт хэрэгэлдэг гэд бас бичээрээ мэддэг нэгнээс хэлээрэй гэж хэлмээр байна. Тэгээ саяхан бас нэг жишээ ярих юм бол манай гэрийн надаа зам засвар ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр зам засвар бол ерөөсөө 100 метрийн зайтаагаас эхлээд анхааруулах тэмдэг тавьсан. Тэнгүүд дахиад 100 м лүгөө ороод ирэнгүүт хоёр талд нь хоёр анхааруулах цагдаа байхгүй юу. Тэнгүүд тэр хоёр цагдаа нь ерөөсөө энд зам засвар явагдаж гин ингээд аюулгүй байдлыг хангаад тэр цагдаа нь бол ингээд байнга байж яадаг. Тэгэхээр ерөөсөө зам засварын ажил нэг өдрийн дотор явагдан дээрээс нь маш хурдан аюулгүй байдалтай явагдана гэсэн үг. Тэр анхааруулах тэмдгээс авахуулаад маш их хариуцлагатай санагдсан. Тэгэхээр энэ бол миний бодлоор аягүй стандарт гэж санагдсан л да. Жишээ нь замын жижигхэн хэсгийг засаж байгаа ч гэсэн заавал хоёр цагдаа
2 машинист ч гэдэг юм уу. Тэгээд 100 метрийн цаана анхаарлаа тавина ч гэдэг юм уу. Иймэрхүү стандарттай байгаа нь айгүйх таалагдаад байгаа юм сүүлийн үед Солонгосын үед бол. Тэгээд яг зөв. Тэгээд одоо юу ингээл стандарт гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр миний бодлоор зүгээр инженеэр ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Ямар нэгэн алдаа бол хүн л энэ робот биш юм чи алдаа гарна шүү дээ. Алдаан дээр ингээд суралцсан гэдэг чинь ингээд тэгэхээр сайн бодох яагаад энэ алдаа гарч юу те? Сайн судлах юунаас судлах гарч юу? Хин хаана те? Буруу хийж юу ч юм уу те? Тэрийг ингээд сайн судлаад за тэгвэл дахиад энэ алдаа гарахгүй тулд яах ёстой ингээд бодож гаргасан стандарт байгаа байхгүй юу? Тэгтэл манайх бол ингээ алдаа гарлаа. Тэрэн дээр ер нь яаж за мэдээж хэрэг боддог л ах л та. Тэгээд тэр стандартууд зүгээр нэг стандарт гээд 20-30 жилийн өмнөх стандартаараа байгаа биш үү? Улаан сайжруулаад тэгээд улаан одоо зөвхөн Улаанбаатарт биш ингээд хөдөө орнотч гэсэн нийт ингээд бүх газар адилхан стандарт мөрдөг байна. Тэгээд зөвхөн ингээд стандарт гаргаад тэрийг хийх юм чухал биш. Бас хариуцлага тооцох тэрийг алдаа гаргасан хүнийг юу яаж бодсон л хаана ямар алдаа гарсан бэ тэрэн дээр нь хариуцлага тооцох юм хэрэгтэй байхгүй юу. Тэгээд за тэр хүн тийм юмас олж тийм үнэхээр хүний амьнасыг ухаан хүний буруугаас болж хүний амьнас алдсан бол үнэхээр ажиллаас хатлагдахаас ураад байх. Тийм хариуцлага тооцдог юм механизм байхад дараагийн хүн за би ажиллаа авч үлдэхэд бол энийг амар хариуцлагатай их бол болохгүй. гэж бодох юм болов уу? Харин тийм. Тэгээд тэгэхэд бол мэдээж хэрэг одоо ингэдэг ийм стандартаа хэрвээ стандартын дагуу биш байх юм бол эргээд ийм хариуцлага оногдсон шүү гэдэг өмнө нь амар сэлждэг тийм. Харин тийм. Тэгтээ даам шиг санагдаад. Тэгээд яг хариулт ирэхгүй асуултууд амар их байдаг л да. Жишээ нь 3 сая хүн ам байхад яагаад ингээд зүг голдролд орчиж болохгүй юм байгаа болоо гэдэг амар гайхаал гэдэг байхгүй. Одоо ч гэсэн одоо нэгэнтэл одоо юу гэдгийг хот дүүрэг хороо баг гэж хуваагдаж байгаа тэр бүрээрээ ингээд амар шатлалтай төрөний яриад байгаа стандартын дагуу яваад ихэл бол болохоор юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд мэдгүй сэтгэлгээнээсээ болд юм уу яг юунаасаа болд нэг л сонирн болж өгөхгүй. Сүүлийн үед бас нэг одоо бидраас дөө хөвгтүүд айгуу шинэлэг юм ярьдаг болсон байлээ шүү дээ. Тэгэхээр зүгээр ингээд ирээдүйд төсөөлө 30-40 жилийн дараа бодоход тэр хүүхдүүд хороо одоо юу гэдгийг дүүрэг мөрөг тэр хоцод ажиллаа гэхэд хизээч яг ингээд одоогийн шиг юм сэтгэж хийхгүй байхаа арай өөрөөр сэтгэж хийх байх гэж харагдаад байдсан шүү дээ. Тэнгүүд магадгүй одоо энэ ажиллаж байгаа хүмүүс нэгэнтэл тэгээд өссөн тим юм хараад өссөн болооч тэр юм уу нэг тийм баригдмал байдалтай байгаад ч үт юм шиг хийж байгаа юм ч гэсэн нэг ийм л авах хэрэгтэй ч гэдэг юм уу. Мэдгүй нэлээ хариулт авахгүй асуултууд амар их байна. Толгой иргсэн. Уул нь шийдэж болохоор л асуултууд санагдаад байна. Тэгээд надад нэг юм саяхан нэг юм санаад ирсэн байгаа гэхгүй. Одоо улсын хурлын сонгуул соёлсон тийм. Тэгээд ингээд улсын хурлын гишүүн болоод тэр хүмүүс ингээд янз бүрийн сургалтууд хэрэгтэй юм болов гэж боддог байхгүй юу? Ямар ч мундаг хүн байсан гэсэн хүн ингээд хэлхээс нааш ухаарахгүй тийм. Цаас чичгээс нас гэдэг шүү дээ. Тэгэхээр тухайн улс орн бүхэл тийм улс орныг удирдах байгаа юм чинь бүгдэнд нь ингээд одоо улиралдаа нэг ч юм уу тийм ийм сургалтууд байх хэрэгтэй юм болов уу гэж бодогцсон. Тэгээд дээрэс нь яагаад 3 сая хүн амтай ээж ингээд голтролд орохгүй байгаа юм тэгэхээр ер нь баг боддог, баг уншдаг тийм хүн чинь ингээд альва зүйлийг бодоод ямар нэг юм хийжтэй тийм алдаач гарна, онооч гарна. Тэрэн дээр хамгийн чухал юм яавал сайжруулах вэ гэвэл нөгөө мэдээлэл юм л та. Тэгээ одоогийн хүүхдүүд яагаад тийм байгаа вэ гэдэг юм магадгүй ингээд аягүй олон их төсөөлжээс англитэй гадаад л хүүхдүүд амар хөлцсөн тийм. Их сурвалжаас мэдээлэл авч байгаа болохоос арай өөрөөр сэтгэдэг болсон гэж боддог. Тэгэхээр ер нь хаанаа гэлтгүй ер нь төрийн байгууллагын хүмүүс ч гэсэн байнга суралцж байгаа хэрэгтэй юм болоо тийм. Харин байнга суралцаж улам боловсронгуй тэр гаргасан алдааг тэгвэл яавал ингэ зас сайжруулах уу боддог юм ялаа зүйлийг боддог болох хэрэгтэй юм болов уу гэж байна.
Наад чинь гэхдээ бүр амар өмнө шүү ер нь бол. Зүгээр жижигхэн жишээ дурдхад би ингээл өөр одоо аналогч гэдэг юм уу те эсвэл янз янзын ном уншаал ясны дараа айгүй гоё гоё санаанууд орж ирдэг байхгүй юу. Ингээл би ч бас нэг бичвэр хичээд идэв штэ. Тэнгүүд подкаст сонсны дараа ном уншсны дараа шин санаанууд амар их орж ирж тэгээд бичвэрээ бичих сэтлүүд төрдөг байхгүй юу. Тэгэхээр зөвхөн жижиг жишээн дээр дурдхад тийм байгаа юм чинь мэрэгжлийн хүмүүс нь тэрнтэйгээ дөхүү юм уншиж судлаад байгаа юм бол илүү их юм мэдэж аваад хийх болно шүү дээ тий. Тийм. Яс миний мэдхийн ер нь одоо үгүй за Монголд хувийн компани захирлууд бол мэдээж өөрийгөө байр боловсруулаад ээлтэй сургалтанд хамрагдаад дийжлээ явдаг баг. За нэг төрийн байгууллагт орчоод тэгээ бараг сурхан зогсчдаг байх. Нэр янз бүрийн сургалтууд явуулдаг юм шиг санагдсан. Гэхдээ болон тэр хүн өөрийгөө боловсруулж авах хэрэгтэй юм болов уу? Миний ингээд цагийн ажил хийж байсан. Тэгээд одоо ажиллаж байгаа газрын удирдлагын хүмүүс байнга суралцдаг байхгүй юу? Тухайн ажилтайгаа холбоотой, нийгэмтэй холбоотой байнга суралцдаг. Тэр бүр айгүй чухал юм болов уу гэж бодоод. Та. За тэгээд дээрэс нь хүүхдийн одоо хүмүүжлэлээд аюулгүй байдлууд за төрийн зүгээс те иймэрхүү зүйл хэрэгтэй байна. Нийгмийн зүгээс иймэрхүү зүйл хэрэгтэй байна гэж. За тэгвэл эцэг гэхийн ер нь хариуцлага хэр чухал юм бэ? Тэг талаар бас ярих. Миний бодлоор ингэдэг байхгүй юу? Одоо жишээлх юм бол Японд ингээд хүүхдээр нь дамжуулаад эцэг хийх хариуцлагатай болгоод байд юм шиг санагдаад байна байхгүй юу? Тэгэл саяны чиний хэлсэнтэй чи ингээд бичээгүй байхад имийн өгөхгүй гэж ч юм. Тэнгүүт за миний хүүхэд ингэх юм чи би улам хариуцлагатай авахгүй болохгүй нэг л гэж байна шүү дээ. Харин тийм. Тэгээд хариуцлага, эцэгхийн хариуцлага гингүүд бас л янз янзын юмнууд толгойд орж ирж лээ л да. Тэгээд янз янзын ингээд жишээ бодонгууд байна штэ. Чиний хэл дээр жоох нэг мэдлэггүй ч юм уугаасаа болоод мэдгүй жоох муухай сонсгож магадгүй ч гэсэн жоох хэцүү амьдралтай, ядуу амьдралтай хүмүүс байна штэ. Бас хүүхдийн эрхийн зөрчлийг нэлээд гаргаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Зөвхөн амьдрах орчноос гадна харьцах одоо нэг хүчрхийл үлдэж байгаа ч юм уу те. Заавал тийм амар хүн хэлбэрийн одоо бэлгийн хүчрхийл энэ биш байлаа ч гэсэн сэтгэл санааны болоод тэр нөө амьдрах аюулгүй орчны хүчрхийллүүд аюух бий болоод байгаа юм санагдаад байгаа. Тэгэхээр чинь энэ чинь нөө эцгийн хариуцлагагүй асуудал шүү дээ. Гэхдээ энэ хүмүүс эцгийн хариуцлагагүй байдлаа одоо умартаад байгаа мэдэхгүй байгаа хгүй хамгийн гол нь. Угаасаа л ядуу юм чинь тэг хахаар амар бас хэцүү байдаг хгүй. Тийм болохоор би ингээл бас амар их бодно л да. Охноо ингээл юмар дутаахгүй үсгч хиймсэн ингээл би бол ингэж боддог байсан. Уул нь бол өстой юм л үзүүлж өгсөн гэж боддог байсан. Чи яг хүүхдтэй болоод тэнгүүд хүүхдээ юмар дутаахгүй үсгч хиймсэн. Ер нь яагаад заавал нэг энэ юмд одоо стандартад одоо стандарт гэж өөрөө стандарт ирчлээ. Зүгээр ер нь заавал ингээ юм үзүүлэх хэрэгтэй гэдэг яагаад заавал зовоох хэрэгтэй юм ч гэдэг юм уу те. Аль болох ингээл аж аргалтай сайхан үсгч хиймсэн ингээл аюух бодоол. Тэгээ хариуцлагагүй байдал бол эргээд тэр нөгөө нэг ядуу байгаатай бас нэлээд холбоотой ахал гэж бодож байна. Жохон ингээд амьдрал нь боломжийн байх тусмаа хариуцлага нь нэмэгдээд арай жохон боловсралтай мэдлэгтэй болоод ядуу байх тусмаа хүүхдийн эрх зөрчигдөөд хариуцлагагүй байгаад байгаа нь л гэж хараад байгаа. Тийм шүү дээ. Яг ингээд өнөө маргаашийн те хүүхдтэй нэг аяг хоол хийхин төлөө санаа зовж байгаа хүмүүс чинь юу өөрийгөө боловсруулах тийм үстэй. Харин бусад юм бол зүгээр цаашаа л гэсэн үг дээ шүү дээ. Харин тийм. Яг үнэ. Тэгэхээр за тэгвэл ядаж юу яа? Одоо ингийнтэй дундаж амжилттай хүмүүсээс дэшээ гэх юм уу те? Ингээд нэг дийлэн хэрэг хүүхдийнхээ өмнө хариуцлагатай те? Хүүхдийн эрхийн талаар ойлголттой ийм болоод ирэх юм бол нийгмийн дагаад арай жоохон өөрчлөлттэй юм те? Нөгөө одоо амьдралын боломжгүй ч юм уу те? Өөр зүйлд ингээ анхаарал хандуулж чадахгүй байгаа хүмүүс маань нийгмийн өөрчлөлтөд ирэх юмс дагаад өөрчлөлтөж магадгүй гэж бас бодож юм л та. Тэгэхээр ядаж нэг дундаж амжилттай дунджаас дээш амжилттай хүмүүс нь энэ дээр анхаараад нийгмийн өөрчлөлт хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол за би ганцаараа инглигээд юу өөрчлөлт юм гэж юусэн бодож болохгүй тийм. За тэгээд саяхан нэг юм сургалтын дээр юу ойлгож авсан бэ гэхээр би одоо яг ингээд 2 настай 4 настай бага насны хүүхдтэй байхгүй юу? Тэгээд одоо хүн биш тэгээ насанд хүрсэн хүн. Насанд хүрсэн хүний хамаг гол ер нь ямар хүн болох вэ гэдэг гол суурь хүмүүжил нь 6-наас хүртэл тавигдсан юм байна. За тэгээд 3-наас хүртэл болохоор хүүхэд нөгөө манай монголчууд ингэдэг штеп. 3-наас хүртэл хүүхэд
гэдэг л тийм. Тэгээ 3 наснаас дээш нь боошиг байлах гэж за тэр аль мэдгүй юунаас гарч ирсэн юм гэдэггүй. За 3 нас хүртэл яагаад хаашиг байлах хэрэгтэй гэхээр 3 нас хүртэл хүүхэд болохоор ихийн эвлээд байхаас эхлээд хайр халамжийг ингээд мэдэрчтэй. Тэрийг ингээд ухамсарлаж чадахгүй мэдэхгүй шүү дээ. Энэ бол хайр халамж гэдэг мэдэхгүй ч гэсэн тархинд нь тэр хайр халамж гэсэн одоо судлаад бүрхүүлүүд ингээд үүсцээд явж байгаа юм байна л та. За тэгвэл хайр халамж гэдэг зүйл 3 нас хүртэл амар чухал юм байна. Хүүхдийг тэрвэрэхтэй гоё ярилцах, хамтдаа тоглох энэ бүх зүйл. За тэгээ бас ихийн сүгээр хүүлэх ч юм уу тий. За тэгээд баг ангид орохоос өмнө одоо 4-6 нас болохоор хүүхэд ингээ эцэг гэхээсээ болоод ойр орчноос суралцаж эхэлдэг юм. Эцэг хэмээ өгөө тий. Замдээж аав ээж нь байхгүй байлаа гэхэд одоо ах эгч ч юм уу тий. Яг ойр байгаа хүмүүсээс аягүй суралцдаг юм л та. Одоо манай том хүн ч гэсэн яг зүгээр бит хоёрын тэг хийж байгаа үйлчлэг яг л дураагаал уурлсан тий. Амар хөөрхөн харьцах юм бол яг л тэр ингээ гаргаад идэх байхгүй юу? Тэр энэ бол амар чухал. Тэгэхээр бид нар ингээд эцэг эхчүүд зөвхөн эцэг эхчүүд гэлгүй эмээ өвөө ах эгч нар тий бага насны хүүхэдтэй болвол ухамсартайгаар би энэ хүүхдэд одоо өнөөдөр ингээд багш тий бүр ингээ үлгэр дуурайлан болж байгаа шүү гэдгийг ухамсарлаад амар хариуцлагатай байх ёстой байгаа. Хүүхдийнхаа дэргэд хэрүүлэхгүй тий аль болох тэрийгэ төвчих ч юм уу тийм ээ. Хоёрдугаарт болохоор за тэгээд 6-аас дээш насны болохоор хүн нөгөө нийгмийн ядам болоод бусад хүрээл нийгмээс ингээс суралцаад өгд юм байна л та. Тэгэхээр энэ бүр амар чухал. Ингээд бүр эцэг эхчүүд томчууд амар сайн хариуцлагатай хандахгүй болвол хүүхэд багтаа хайр халамж авч өсөөгүй те. Эсвэл хитрхи хайр халамж одоо эрхлүүлэх гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн хүүхэд нөгөө юу яадаг гинэ. Буруу замаар орох те. Магадлал маш өндөр. Эсвэл бол өөртөө итгэлгүй те өөрийгөө голдог. Тийм хүн болох магадлал маш өндөр. Үгүй бол бусдад итгэлгүй бусдыг голдог. Тийм хүн болох магадлал айгүй өндөр гэдэг юм байна. Тэгэхээр хүүхэд хүмүүжлэлт болохоор хайр чухлаас гадна бас жишээлх юм бол болохгүй зүйл хийх үед яг тэр стоп гэж зогсоодог. Сайн тайлбарлаж өгдөг. Энэ чинь болохгүй. Яагаад юм бэ ийм гэв. Жохон нэг хатуу хэрнээ хайр бас хит хэрэглүүлж болохгүй байх нь шүү дээ. Биеийг нь даалгасан тийм. Иймэрхүү хүүхэд хүмүүжүүлэх талаар юм хариуцлага бүр амар чухал юм байна да гэж хэлсэн та. Сая нөхий хэсгийн сонсож исэн чинь подкастад усаад хурдан өхөндөр очидоо гэж бодогдлаа шүү дээ. Тийм ер нь бол хүүхэд хүмүүжүүлэх чинь тийм амар амархан зүйл биш юм байл л дээ. Нөгөө бид нар 10 хэдэн жилийн өмнө хэлсэн шүү дээ. 8 онд 2008 онд хүүхдийг эрг аргаар хүмүүжүүлэе гээл нөгөө нэг CD чилдрангаас ном гаргаад айгу уншиж мшаал бас энэ мэдээлэлтэй болж исэн хэрнээ яг амьдрал дээр ирсэн чинь амар өөр байгаа байхгүй юу. Амар олон хүчин зүйлс нөлөөлөх юм байна л да. Одоо жишээ нь за хүүхдийн ингээл ямар ч шалтгаангүй уйлах ямар хамаахав те хүүхд эргэжин байгаа юм чи аж аргал штэ гэж хүн болгон хэлдэг штэ. Гэтэл яг бодит байдал бол нөгөө нэг ээж амар стресстэй байгааг бодъё л доо. Ингээд өөртөө цаг гаргаж чадахгүй эсвэл хичээл ном ажил төрөл инээтрээд тэнгууд нэмээд хүүхдээ болгоод бүр амар чиртэй сонсогддог байхгүй. Бүр яг ингээд надад тийм мэдрэмжүүд хэд хэд орж ирдэг байхгүй юу. Ер нь бол тэгэл амар хэцүү сандал ямар хэцүү юм бэ гэл. Тэнгууд энийг бол нөгөө нэг одоо яах хэвтэй юм байгаа. Ямар ч гэсэн нэлээд л төвчдөг л дээ. Тэгээ нөгөө хэлэхэд амархан хийхэд хэцүү гэдэг шиг тиймэрхүү үйлдэлүүд их олон л юм байлээ. Тэгээд хүүхд хүмүүжүүлж байгаа нөгөө нэг лаглаг хүмүүс жишээ нь бичдэг штэ. Тэгээ тэр болгон бас угаас хэрэгжүүлэхэд хэцүүлтэй. Гэхдээ нөгөө марлагийн хэлдгээр аль болох нөгөө нэг жоохон ингээд хатуу юм шиг хэрнээ айгу нөгөө хайр ингээд хослуулаад гэхдээ нөгөө хүчрхийл үлдэж байгаа юм шиг биш. Тэгэж өсвөл бас зүгээр юм шиг. Тэгээд бас би сая чиний яриг сонсоол яж хата нэг юм бодогдлоо нөгөө яг үдийн насны хүүхдэд ч хүмүүс нөө Монгол руу их явуулдаг шүү дээ. Гадаадд сурж ийн, ажиллаж ийн, хүүхдээ арах хэцүү гэл. Тэгээд яг хэрэв одоо сонсож байгаа эцэгчүүд хэлвэл аль болох явуулаа хэрэггүй мэн шүү л гэж бодож байна. Миний бас дотроо нэг боддог юм хэдий эмээ өвөө нь амар сайн хайрлах ч гэсэн ээж аавг бол гүцэхгүй гэж боддог байхгүй юу. Тэгэл одоо ч гэсэн ер нь л явуулахгүй гэдэг дээр бат сүртэйгээр нэг 20% нь яах вэ гэдэг дээр эргэлзэж байгаа юм байна л та. Тэгэхээр бас явуулаад юм хэрэггүй л байх. Тийм үү эцэгчүүдээ. Харин тийштэй би бас яг ингээд ер нь бол ингээд энд гадаадаас сурангаа нас хүүхдтэй бүр амар хэцүүтэй боолмаар санагддаг. Гэхдээ би ингээд өөрөө багтаа яг ингээд намайг байгаа хойд болохоор айгүй олон хүүхдүүд аав ээж солонгос руу ажиллахаар ирсэн гэдэг тийм.
Тэгээд тэр чинь нөгөө ингээд 50 хүүхэд гээд эцэгхийн хайр халамж дутуу гэлтэй буруу замаар орох юм уу? Мөнгө олдохгүй ч гэсэн хайр халамж дутуу гэдэг чинь амар том зүйл. Тэгээд би бас хүүхдүүдэд тийм юм мэдрүүлэхгүй ингээд хамт ингээд хитээ ингээд амар зовж исэн ч гэсэн хүүхдээ ямар ч байсан хайр халамж дутаахгүй хажуудаа л байлгана. Харин тийм. Тэгтээ тэг цэцэн хүүхдүүд ирэх давраад байгаа үстэй амар хэцүү. Яг тэгдэг насны л юм шиг. Манай охин ч бас 2-тай намар 3 хүрэх юм чинь тэгэл бүрс яг одоо амар хэцүү үе юм шиг оноо 2-3 насны синдром гэдэг шиг үе юм уу хайшаа үстэй ойлгохгүй замаа. Тийм яг хүүхэд ингээд нэг 4 нас хүрээд ирэхээр ингээд юм ойлгодог болоод ирнэ шүү. Тэгэхээр амар хөөрхөн болоод ирнэ. Тийм учраас одоо ингээд амар хэцүү байгааг нь битээ стресс дээрээ. Тэгээд дээрэс нь хүүхдтэй одоо ингээд өөрийгөө харьцуулаад харахад бид нар чинь нөгөө ухамсарлж чаддаг тийм. За би ийм үед ямар үйлдэл гаргаж болохгүй гэдгийг ухамсарлж чаддаг юм чинь. Тэрийгээ жоохон зохицуулаад тийм. Хүүхэд бол ухамсарлж чадахгүй ч тийм. Харин жоохон уул 8 ухаантай юм шиг үйлдэл хийдэг хэрнээ цаагаараа үгүй байгаа байхгүй юу? Зүгээр санаа зовх хэрэггүй. Тэгэл бид нар чинь ингээд суралцаал явна шүү дээ тийм. Миний бодлоор нэг хүүхэд уйлжл юм тийм. Тэр нь одоо гэхдээ хаяаш нэр ингээд амар ядарсан үед хэцүү байдаг л та. Одоо ингээд бас энэ тийм уйлжл шүү дээ. Харин тийм. Амар ядраад бас амар чухал юм байна. Нөгөө нэг ингэж бодчих нэрээ. Яагаад ингэж хөгжлөлийн саад байгаад байна гэдэг дээр нөгөө нэг одоо шинэ гадны зэсхийг хараад харин гэдэг юм шиг байна. Хов мэддэг одоо энд юм болохгүй, тэнд юм болохгүй гэдэг эргэтэн дандаа хов мэдүүлдэг. Тэрийг нь хүлээж аваад улам сайжруулах гэдэг нэг уламжлалсан байдаг. Манайх ч нэг хүүхдээ багаас нь зас битээ авч өгдөг байгаа. Тэгээ бид нар ч за хов зөөх муухай юм чинь гэлтэй. Тэр болгон төвчээ дандаа сайнаар хараад ингээд хөлцөнгөө болсон юм болов уу гэж бодоод чи юу боддог. Бас байж болох юм. Одоо нөгөө сүүлч хүмүүс ингэж байгаа штэ нөгөө нэг юмыг эргээр харгингууд нөө муухай юм ширлэхгүй байна. Бодит юмыг та нар хүлээж авахгүй байна гэж бас нэг тиймэрхүү юм гарч ирээд байгаа штэ. Тэр бас 50% л санагдсан. Би ч гэсэн ер нь бол харчаад ширлэхгүй болцсон л та сүүлийн үед бол ерөөсөө сүүлийн хэдэн жил огч ширлэхгүй л байгаа л да муухай юмнуудыг. Тэнгүүд яг тэрний эсрэг тийм гараад байгаа хгүй. Та нар ингэ ширлэж бусдад түгээ нэ тэрэ гэл тэгжээж бодолтой байдалтайгаа нэг л их эрэг сайхан гэсэн хүмүүс хийсээ яваад байна гэх тийм хүнд гараал ийлээ. Тэг одоо үнэн л хата юу гэж хэлмээр юм тэгээд. Тэгээд хамгийн одоо бид нар бол ингэж яриад байгаа. Зүгээр Японоос Солонгос шиг шууд ингэж хөгжил төрчих юм биш тий. Надад зүгээр нэг хамгийн наад зах юмнууд үстэй. Бүр нэг юм суур стандарт тий. Тэр нь ингээд бэлдэг болчвол уг нь зүгээр юм болов уу гэж бодоод тэгээд юуны түрүүнд хамгийн гол нь хүүхдийн өсөх орчныг ингээд стандартжуулаад тий. Гэсэн юм л үсээд байгаа. Нөө хүүхдэд ээлтэй орчин гэж бид нар бас ярьдаг байсан шүү дээ 10 жилийн өмнө нэг хөвшүүн шиг санагдаад байна. Тэгэхээр тэр шиг одоо бодоод байхад яг яах ёстой юм бэ гэхээр чиний хэлдэг шиг яг нөө хүүхэд хөгжил гингүүд нэг тийм нөө аюугаа стандарт гаргаа тий. Стандартын дагуу дагаж мөржиж тэр ээлтэй орчин чинь бүрднүүхээс ээлтэй орчин бүрдүүлээч гэдэг хаар бүрдэхгүй л 10 жил өнгөрцөн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бодоход яг үнэн юм байна л да. Шат чатандаа л стандарт гэдэг нь тийм амар хэцүү амар урт үг хэллэгтэй юм зузаан цаацнууд биш үү? Амар ингийн зүгээр ингээд зураглаар гаргая. Одоо хамгийн наадах юм л ерөөс хүүхдийн тоглох орчим шүү дээ. Нэгдүгээр тэрэн дээр энэ жил анхаарах гэсэн зорилт тавиал тий. Харин тийм. Тэрийг хүмүүст уриалаад хитээс хитэн метрийн зайд одоо нэг юм тоглох орчин байна. Тэр тоглох орчин нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан ийм стандартыг хангасан байна гэсэн юмыг гаргаж чадвал тий. Нэг жилд нэг л зорилго тавиал нэг стандартыг л гаргаа явуул л та тий. Тийм. Яг наадах гэж хэлээд байгаа хгүй. Одоо нэг хором төвчий гэдэг шиг л яг чиний шилдэг шиг тэр нөө тоглох орчин дээр анхаарал тухайн жилдээ явчлаа гэхэд хамгийн гол юм чинь тэнд яам ч юм уу юунууд нь хийгээд ард түмэндээ хүрэхгүй бол ямар ч хүртээмжгүй байхгүй. Тэгэхээр тэр нэг хором төвчий гэдэг шиг бүгднлүү амар хуржиж нөгөө юм чинь аюугаа хүртээмжтэй болно. Тэгээд ядаж нөгөө чиний хэлдэг чи яг үнэн баггүй. Чиний ярин ч аюугаа холбогдоод байна шүү дээ. За тэгээ уриалчлаа заяа. Хүмүүст хүргэчлээ. Тэнгүүд нөгөө гомдол мэдүүлдэг чи аюу чухал байхгүй. Тэнгүүд хүмүүс угаасаа мэдээд эхэлчихэж байгаа шүү дээ. Энэ жил ийм зорилготой байгаа ингэнгээд тэгсэн чинь нөгөө нэг тоглох орчин нь ямар ч стандарт хангаагүй баахан чулуун дээр аваачаад цемент дээр юмаа зоогоод орхицсан байвал одоо би гэдэг нэг иргэн тэр урайг сонсоод мэддэг болцмоор шууд холбогдоо хэлэх байхгүй. Энд нэг юм байна. Энийгээ засаач гэл тий.
айгүй зөв шат амжилттай. Тий, айгүй гоё яриач олбогдчихлаа. Тэгээд тэр гомдлог гоё биелэлт болсон тийм. Зүгээр бодлооны гуцтай бай сонсоод бүртгээд кейс цуглуулаас тийм шүү дээ. За тэгээд бид хоёрын бас ингээд ярьж байгаа мэдээж хэрэг бүх одоо тэр төрийн байгууллагт ажиллаж бүх хүнийг буруутаагүй. Тийм ингээд сэтгэлээсээ сайн жаа хүмүүс байгаа боловч дийлэх орлогын юм болоод ирэхээр л нөгөө урсгалтай ингээд хамрагдчих чам хэцүүлэгдэх л хэлтэй тий. Монгол маань мэдээж хэрэг хүмүүнд болохоор байсан муу мухаар юм биш тий. Тэгэхээр Монгол хүн заа гадаадд ирэл яг ингээд мэдэрдэг тий. Анна Монгол энэ үнхээр гоё юм аа гэдэрсэн юм зөндөө байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг ингээд алдаатай юм Монголын сайжруулж ийж бид шүү дээ тий. Гадаад орноос бас алдаагаа суралц хэрэгтэй байхгүй тий. Юун дээр ингэж алдаад юм алдчихсэн тий. Эх орноо бодохоор тэгээд нөгөө нэг багасаа тэнд өссөн болооч тэр юм уу бүр үнэхээр бид хоёр ингээд сонссон бол Солонгос, Японыг амар их магтчихлаа. Гэхдээ хамгийн сонин хамгийн гоё нь Монгол байгаад байдаг байхгүй юу? Яагаад ч ингээд муухай юм зөндөл байгаа ч гэсэн би бол хизээж Солонгост ингээд бүр амар удаан амьдрахсан гэж бодохгүй. Ерөнхийдөө байх хугацаанд байчаал хурдхан шиг Монгол руу буцаа санагдал. Нэг тийм амар гоё эрхчлөөтэй, тайван нэг сэтгэл амар газар юм шиг мэдрэмж төрөөд байдаг байхгүй Монголоо бодохоор хүний нутагч чинь тэгэл нэг байнгын л нэг тийм сэтгэл тайван бос гэдэг юм. Нэг тиймэрхүү л байдэн шүү дээ ер нь. Тийм. Тэгэл өртөг өндрийн ярээр тий. Тийм. Тэр алдаанаас нь ч гэсэн суралцаад тий. Зөвхөн ч гэсэн суралцаад. Тийм. Тэндээс би нэг хоёр жишээ яг хэлээ ячи. Нөгөө нэг ингэдэм байлээ. Нөгөө E-Mart, Лото гэж Солонгос том дэлгүүрүүд байдаг штэ. Тэгээ Монголд бас E-Mart нэгдсэн тэгэнгүүт E-Mart-д юу гэсэн чинь нөгөө хүүхэд хөхүүлэх нөгөө нэг өрөө байдаг штэ. E-Mart-д нэгдсэн юм байна л да. Тэнгүүд Монголд бас томоохон ганц хоёр газар нэгдэж байгаа. Тэнгүүд бас нэг хөтлөгч эмэгтэй яваад байдаг та Facebook яваад байдаг. Тэр бас нөгөө нэг тийм нэг төв нээсэн юм шиг байлээ. Гэх мэтлэн нөгөө нэг иймэрхүүнүүд нугасаа ихэнх том газруудад Солонгост болохоор байдаг байхгүй юу? Тэгсэн чи энд болохоор биш энд байдаг Монголд болохоор яг цөөх юм билээ. Тэгэхээр энийг бас олон нэгээсэ гэж хүсгээд байгаа. Хоёр дахь нь болохоор E-Mart ч юм уу Лото том дэлгүүрт хүүхдийн нөгөө тийм соёлын төвч нэг юм байдаг байхгүй юу? Тэнгүүд тухайн зуны турш жижигхэн одоо нэг төв гэсэн үг шүү дээ. Зуны турш хичээлэх юм байгаа. Жишээ нь балет гэдэг юм уу, зураг гэдэг юм уу, шавраар юм хийх, цэцэг зурах гэдэг юм уу. Тэнгүүд амар хөөрхөн боловч байхгүй юу? Нэг дугуулангууд одоо дугуулангууд нэг дор цугларсан гэсэн үг. Иймэрхүү хүүхдүүдээ хөгжүүлэх юмнуудаас том нөө ийм одоо юу гэдэг том дэлгүүрүүдийг дагаад байгуулагдчихаасаа гэж би аягүй хүсэж байгаа. Тэгээ бас нэг юм нь хэрвээ үнэхээр ард түмнийхээ эрүүл мэндийг бодож байгаа бол нэг жишээ хэлэхэд бол одоо манай энэ хотод тийм том хот биш шүү дээ. Нэг хөргөөний жижиг хот. Тэгэхээр чинь нэр нь болохоор ард түмний одоо юу гэдэг ард иргэдийн одоо спорт төв гэдэг нэртэй байхгүй юу? Сауна байдаг, одоо халуун ус байдаг, тэгээд фитнес байдаг. Тэнгүүд амар гоё байхгүй юу? Усанд ороод саунд оронгуудаа гарч ирээд фитнес хийчээ тэгээд сэлдэг ч гэдэм үү. Тэнгүүд энэ бүх юм нь ороод нийлэнгүүд 70,000 вон гэж байгаа байхгүй юу? Энд чинь Монгол мөнгөөр 150,000 төгрөг байхгүй юу? Тэгэхэд би Монголд зүгээр фитнест явхад нэг сарын 150 төлдөг байсан байхгүй юу? Тэгэхээр зөвхөн фитнест явахад 150 төлж яхад энд болохоор ард иргэдээ одоо үнийн хувьд маш ингээ хямд нөхцөл өгж байгаа байхгүй юу? Энийг л нөгөө нэг ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих юм гээд байгаа шүү. Иймэрхүү юм олон нэгээч гэж хэлмээр. Ийштэй нэрээ. Тэгээд яг энэ ч гэсэн бас яг бидтэй шүү дээ. Төрийн ингээд үйл ажиллагаа явуулдаг. Тийм газрууд тэгээ хувийнх гээд байгаа. Хувийнх нь болохоор жоохон үнэтэй, төрийнх нь болохоор одлон хүн ашиглах боломжтой гэхдээ боломжийн үнэтэй. Тэгээ бас суралцах тийм орчнууд амар ихтэй. За тэгээ бид хоёр болохоор ерөнхийдөө хүүхдийн аюулгүй орчин, тэгээ тэрийгээ дагаад стандартын талаар ерөнхийдөө өөрсдийнхөө үзэл бодлыг л илэрхийлсэн төдий ярьлаа. Тэгэхээр сонсон хүмүүсөнд хамгийн гол амар гоё холбогдоод та нар энэ дээр ингээд жоохон зөв яриач стандарттай шүү гэж жоохон шүүмжлээд одоо санаа нэгдээд амар гоё холбогдоосаа гэж хүсэж байна. Тэгэх юм бол бид нар бас дараагийнхаа дугаар дээр арай өөр сэдвүүдийг хөндөж аваад бас ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол хизээж одоо нэг дуусахгүй энэ хүүхдийн эрх, хүүхд хамгаалал, хүний эрхтэй холбоотой сэдв бол хизээж дуусахгүй сэдв байгаа шүү дээ. Энэ сэдвээр цаашид бас бид нар ярилцаар авах болно дараагийн дугаартаа. Мөн гэр бүл залуу гэр бүлүүд болон одоо залуу эцэг эхчүүд энэ сэдвүүдээр аягүй гоё подкастууд хийх болно гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд манай подкастыг болон YouTube-ээр DDI давтагдчихгүй гэдээ орох юм бол бас манай YouTube хаяг байгаа.
За Facebook дээр DDI гэдэг пэйж байгаа, Instagram дээр бас DDI гэдэг байгаа. Та бүхэн нас дагаад сонсоод сэтгэлдлүүдээс хэлээрэй гэж уриалмаар байна. Тэгээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаар уулзцгаая. Бас хамтран хөтөлсөн DDI багийн гишүүн Марлада баярлалаа. Тийм за Марладаас баярлалаа. За тэгвэл хоёул подкастаа дуусгах уу? За баяр таа. Баяр таа.